Томчуудын нууц ёг хүүхдүүд битгий үз. За юу яцхан бамбарнууд минь. Өмнөх бичлэгээрээ орчин үеийн кинонууд оруулаад байсан чинь манайханд нэлээд таалагдж байгаа шиг л байна да тий. Тэгэхээр энэ удаад 2020 онд гарсан бүр нэлээд яривхтай, маш их ухаж ойлгох зүйлтэй, маш их детальтай аимшиг кино болох The Cursed Lesson. Одоо үед гоо сайхны стандарт ямар хуу төвшөнд болчихсон байгааг мөн эмэгтэйчүүд энэ стандартад нийцхийн тулд ямар их золиос гаргадаг тухай бүр энэ нийгмийн стандартаач баггүй шүүмжлээд амжсан бас л үзээтэй кино байгаа да. Нэлээд их ойлгомжгүй зүйлс гарах хэдийч бичлэгний төгсгөлд бүх зүйлс нь маш сайхан задраа тайлагдаад явах тул манайхан бичлэгээ заавал дуустал нь үзээд сурсан ёсороо хэр их таалагдсанаа 1-10 оноогоор дүгнээд доор комментоор бичээрэй. За нэрээ насан туршаагүй хүүхдүүд баараг л үзээд хэрэггүй шүү. Хоёр цагта дуудлахын дагуу нэгэн айлд яваад орвол нэг бүсгүй өөр хин нэгнийг алчсан. Дээрээс нь дахин хутгалж байснаа. Галзуу мэтл инээд алдан цагдаа нар руу шууд дайрахтаа зэрэгцэн цагдаа нар цахилгаан буугаар буудаж унгааж буугаар кино маань эхэлнэ. The Cursed Lesson. Манай киноны гол дүр болох фотомодель Хёжон нэгэн бүтээгдэхүүний зураг авалтанд орж байхад наадалд нь захиалагч нь студийн хүмүүстэй юу вэ? Энэ эмэгтэй чи арай хөгшин юм биш үү? Арь сентер нь бүр унжчихсан харагдаад байна штэ. Манай бүтээгдэхүүний зорилтод хэрэглэгч биш байна хэмээн чангаар гомдлож харагдана. Манай Хёжон ч өөрхийн үүнийг нь сонссон мөртлөө л гүрийсээр байх ба төд удалгүй өнөөх захиалагч нь тис өөр хамаагүй залуухан хөөрхөн модель дуудснаар манай хүн энэ ажилласаа ерөнхийдөө бол шууд л жигдхэн тэр. Манай Хёжон цагтаа цалгиж байсан ч аргагүй нас нь явснаар энэ салбраасаа баг шахагдаж байгаа юм байна лээ. Шүн унтахтаа хүртэл им давхарлаж уугаад л ер нь л нэлээд хэцүү л харагддаг. Маргааш нь багынхаа нэг найзтай зургийн үзэсгэлэн үзэж байхдаа өчигдөр харин нэг зураг авалтанд орох гэсэн чинь бүтээгдэхүүн нь надад таалагдахгүй болохоор нь хаяад гараад ирсэн хэмээн хөөхий бас л чадлаараа худлаа хэлэх ба найз нь өдөөс нь юу вэ? Одоо бидний насан дээр тэгэж ажил голж хэлж болохгүй штэ. Залуу хүмүүс хэдийнэ араас түрээд ороод ирчихсэн шүү. Гиснээс чи ойрд тийм их ядралтай байгаа мó? Наа царай чинь их л унжгар харагдаж байна да. Энтергээл баараг л гал дээр тос нэмэл ажигдаг. Найзтайгаа уулзаж дуусчаад йогдоо яваад араас нь жимээ хийж байхад өчигдөрхөн манай өний ажлыг булаасан өнөөх залуухан модель нь яг хажууд нь гарч ирээд хамт зэрэгцэж гүйж эхлэх ба бүр хувцсойлох хүрээнд араас нь хурж ирснээ. Уучлаарай, чи намайг танихгүй байна уу? Чи донсон ахтах сургуулийн Хёжон мөн биз дээ л гэж авдаг. Ажлыг нь булаасан залуухан модель гэж бодоод байсан чинь тэр нь бүр манай өний ахлах сургуулийн Гайон нэртэй найз нь орж таарах ба манай хүн шууд өдөөс нь чамайг огт таньсангүй шүү. Чи их өөрчлөгдөжээ. Чи яг ямар хагалгаанд орсон юм? Надад хэлчих гээд аваа ичдэг. Өнөөхөн ч нэлээд дургуй шинжтэй өдөөс нь харан чи намайг хагалгаа хийлгсэн гэж бодоод байгаа мó? Маа энийг чамд өгье. Энгийн нэг яг биш шүү. Маш хэцүү. Гэхдээ бүрэн гүйцэд дуусгацсан байхад чи маш залуухан болж буцаад өөртөө итгэх итгэлээ олж аавна хэмээн хэлээд нэгэн Кали йога студио гэх газрын нэрийн хуудсыг өгсөн тэр. Мэдээж л манай Хёжон зүгээр хэлмээргүй байгаа бол хэлэхгүй байж болно уу? Ганц йогоор ингэж өөрчлөгдөн гэж юу байх вэ гэж хэлчихээд шилбэлзээд гараад явчихдаг. Маргааш нь өөрийн үйлчлүүлдэг нэгэн эмнэлэг дээрээ ирэн ахаад нэмээд эмчилгээ хийлхий тэхүү. Ядаж ганц цайруулах үйлчлэгээ гэхэд эмчин өдөөс нь би танд хэлсэн штэ. Та хитрхи их эмчилгээ хийлгсэн. Одоо ахаад ямарваа нэгэн зүйл хийвэл танд маш их сөрөг нөлөө үзүүлэх болно. Та хэдийнэ хэд их хийлгсэн штэ хэмээн ярьж байхаас нь харвал манай хүн хөөхий бас залуухан толгор байх гээд хэрэндээ хичээдэг юм шиг байна. Нэмлэхээс нэлээд уртаа гараад цүнхээ газар савтал өнөөх найз Гайоных нь өгсөн Кали йога студио гэх нэрийн хуудас нь унаад ирэхэд шууд шийдвэрээ гаргаж харагдана. Тэр йогийн студийг нь зорин Жэжүү аралд ирээ таксидад явж байхад замд нь нэг хүн усан живж өгсөн байдалтайгаар дээгүүрээ бүтээлэхдээ эмнэлгийн машин руу ачигдаж байх ба гарыг нь харвал яг л өчигдөр уулзсан багийнхан найзын гартаа зүүж байсан зүйлтэн юм шиг харагддаг. Энэ үеэр далайн эргийн их л гоё байшинд өнөөх Кали йога студиогийн захирал мөн багш гих нэлээд хүүтэндүү царайтай эмэгтэй усан сандаас хилээд гарч ирэхэд туслах эрэхтэн сүүлийн хүн ирж байна гэсэн хэмээн мэдээлэл өгч харагдана. Манай Хёжон ч явсаар өнөөх йога студиогийн хаалгаар орж эмэгтэй ажилтныг нь даган яван нэг өрөөнд орж суувал өөр 3 хүн хэдийнэ ирчихсэн байдаг. Удалгүй захирал эмэгтэй нь туслах залууга дагуулan орж ирснэ. Бүгд ирчихсэн үү? Юу ч гэсэн та бүгдийг энэ хол зориод ирсэнд баярлаа. Миний нэр Юж
гин. Би та бүгдэд өөрсдийн кундалиныг олох замд хөтлөн хэмээн хэлснээ хэдхэн заалттай нэгэн тохиролцооны гэрээн дээр гарын үсэг зурхыг хүсдэг. Тэдгээр заалтууд нь алкогол хэрэглэх болон тамхи татах хатуу хориотой. Мэдээж элдв мансууруулах бодис ч гэсэн. Кофе жууж болохгүй. Зөвхөн йогийн студийн зүгээс өгсөн хоол болон цайг л хэрэглэнэ. Сургалтанд саад болох тул гар утас ч мөн хориотой. Хэрвээ эдгээр заалтуудыг биелүүлж чадахгүй гэвэл яг одоо сургалтыг орхиж явж болно. Хэрвээ үлдэнэ гэвэл 5 цагаас эхний сургалт эхэлнэ. За амжилт хүсье илгэн. Энэ удаагийн энэ тусгай йогийн хичээлд нь манд өрүүл хамрагдаж байгаа ба мэдээж насан ахаад моделийн карьер нь уруудаж байгаа тул залуухан хөөхөн төрхөө ахиж олохоор ирсэн манай Хёжон. Биеийн галбираа улам илүү гоё болгох хүсэлтэй ирсэн холимог тулаанч. Бас л өөрийн биеийнхаа галбиртаа тийм сэтгэл хангалуун бус байдаг. Энэ дундаа хамгийн залуухан сэтгэл зүйн нэлээд тогтворгүй энэ бүлтгэр бүсгүй болон бас л нэг наснаасаа болоод ажлын карьер нь уруудаад байгаа тул залуухан халуухан төрхөө буцааж олж авах хүсэлтэй ирсэн энэ дундаа насаар хамгийн ахмад жүжигчин эмэгтэй. Бүсгүйчүүд чихний хоолой идэнгээ хоорондоо танилцаж харагдах ба сая багшийн хэлсэн тэр кундалини гэдэг нь юу юм бол хэмээн их хэл гайхаж ярилцаж харагдана. Ерөнхийдөө бол тэр кундалини гэдэг нь энэтхэгийн йог, тантрын уламжлалт гардаг ойлголт бөгөөд хүний дотор нуугдан оршдог амьдралын хүч болон сүнслэг энерги гэж үздэг. Кундалини нь нурууны хамгийн доод хэсэгт ороогдсон могоо мэт унтаж байдаг гэж дүрслэгддэг ба бясалгал, амьсгалын дасгал, йогийн тодорхой аргуудын тусламжтайгаар энэ энергийн сэрж нуруу дагуу төв суугаар дээш хөдлөн чакрануудыг нээдэг гэж үздэг. Эцэст нь толгойн оройн чакрад хүрснээр гүн ухамсар, гэгээрэл дотоод өөрчлөлтөд хүргэнэ гэж уламжлалт тайлбарладаг. Ерөнхийдөө л тэр кундалиныгаа сэрэж чадвал ёстой л нөгөө гэгэрнэ гэдэг шиг дараагийн төвшөндөө очих юм байна лээ. Мөн энэ кундалиныг нь нурууны доод хэсэгт ороогдсон могоотой зөвөрлөдөг учраас могоогоор илэрхийлж төсөөлөх тохиолдол их байдаг ба энэ киноны хувьд бол манай хэд йогийн аргаар тэр кундалиныгаа сэрэж төгс гоо утсаглангээ олох зорилготой байгаа л гэсэн үг. За тэгээд хамгийн ихний хичээлч эхлэхэд багш нэг жижиг аяхтай цай бүгдэд нь өгөөд хичээл болгоны эхэнд энэ цайг уух ёстой. Биеийг чинь тайвшруулна гэснээр бүгд л их сониучрхан ууж харагдана. Багш нь кундалини гэж юу болох тухай тайлбарлан шинжлэх ухаан хүртэл хүрч чадахгүй тийм л ариун нандин хүч байгаа. Юунд ч битгий эргэлз. Хэрвээ нэг л эргэлзвэл бүр хизээч кундалиныгаа сэрэж чадахгүй. За тэгэхээр одоо нүдэн анаад гүнзгий амьсгаа ав гэснээр йогийн хичээлч албан ёсоор эхлэн дээ. Хичээлийн эхний өдөр дуусаж манайхан өөрийн байрлаж буй өрөөндөө ороод байж байхад гинтэл нэг чимээ гарах ба гайхаад хаалгаа онгоолгоод харвал нэг том могой цаашаага явж буй мэт харагддаг. Маргааш өглөө нөгөө эрэгтэй туслах дээр очиод уучлаарай өчигдөр орой өрөөний гадаа сонин зүйл сонсогдоод бас нэг могой шиг зүйлс харагдаад гэхэд туслах нь их л зэвүүнээр харснаа шүдээ зууж байгаа л чи буруу сонссон байх. Бид нар ихтэй шалгая хэмээн хэлснээ бүр яг л могой шиг нэг жижиг өндөг аваад шууд залгиж харагдана. Энэ үеэр нөгөө талд мөрдөгч нар киноны эхэнд гарсан нөгөө аллаг үйлцэн эмэгтэй гэрийг нэгжиж байгаад нэг залуутай хамт зураг авахулсан байхыг нь хараад тэр залууг нь олж очиод уулзвал их сонин зүйлсийн тухай хэлж өгдөг. Өө тэр бороо юу? Наадах чи миний найз охин энэ төр биш ээ. Зүгээр л ажлын холбогдлолтой. Гэхдээ бас л орон гарan нэг тийм байполартай, ер нь л нэг тийм сэтгцэн юмтай эмэгтэй шүү дээ. Тийм бас нэг зүйл санчглаа. Нэг удаа нэг йогт явлаа гэд хэд хоног алга болцоход ирэхдээ бүр тис өөр хүн болчихсон байсан. Ёстой сайхан тураад залууччихсан байсан ч харин сэтгцэн нь бол бүр л муутчихсан байсан. Нэг тийм могой, чакра, сүнс энтергээд сонин зүйлс хараад байна гэдэл ёстой төвхтэй болчихсон байсан л гэдэг. Мөрдөгчнөр ч алуурчин эмэгтэйг байцаан яагаад тэр хөрш хоёр хөгшнийгоо тэгж хэрцгийгээр алсан гэтэл өөдөөс нь би бараг л кундалиныгаа сэрэх гэж байсан. Гэтэл тэр хоёр новш миний сүнсийг авах гээд байсан. Би харсан гэдэг байгаа юм биш үү хэмээн хэлж байгаагаас нь харуул нэрэл нэг тийм эрүүл хүн биш л болж таардаг. Нөгөө талд манай хэд ч йогийн хичээлээ үргэлжлүүлж байхдаа өнөөх бүлтгэр эмэгтэй тэнцвэрээ олохгүй байн унаад байсан тул багш нь ойртож ирээд нэлээд чимээг өгөхнээр орой сургалтын өрөөнд ганцаараа хүрээдэр хэмээн хэлж харагдана. Оройч болж бүлтгэр бүсгүй өнөөх дуудсан сургалтын өрөөнд нь ороход хан дээр нь хид хідэн могойтой зураг өлгөгчсөн байх ба багш нь өнөөх цайгаа авч ирснээ нэгэн цагт могойг цэцэн ухаан эрүүл мэндийн бэлэг тэмдэг болгодог байсан. Гэвч цаг явах тусам тэр үзэл нь баг багаар өөрчлөгдөд байгаа хэмээн нэг л тийм ойлгомжгүй онцлог шиг зүйлсийг хэлж харагдана. Мань бүлтгэр охинч би нөгөө төвлөрч чадахгүй нөгөө хэддээ саад болоод авах шиг байна гэхэд багш нь авчирсан цайнаасаа айгалж өгснөө эхлээд
Тэгэхдээ энийг уучих карма гэдэг цай чамайг тайвширахад туслана. Бие махбод болон сэтгэл зүйн талаас аль алингаар чинь тайвшруулна. Бүр кундалиник чинь сэрэхэд хүртэл тус болж магадгүй шүү л гэн. Мань бүлтгэрч цайг аваад шууд л нэг амсгаагаар уутал. Хүүхдүүд үзэж болохгүй гэж хэлсэн биз. Саяны ойлгомжгүй сонин зүйлсийн утга учир яваанда тайлагдах тул шууд киногаа үргэлжлүүлцгээе. Маргаашийн хичээл гадаа орж эхлэх үед өнөөх тэнцвэрээ жолж чадахгүй байсан бүлтгэр чинь бүр ямар ч зовлонгүй инээд алдаад баараг мэрэгжлийн төвшөнд л йога хийгээд байх ба нөгөө хідэн ч бүр шок. Өдрийн цайны цагаар нөгөө хідэн чи ганцхан өдөр яаж ингэ сайжрав гэхэд өнөөх бүлтгэр та нар ч итгэхгүй байх л та. Гэхдээ би өчигдөр шөнө сургалтын өрөөнд ганцаараа йогод авцсан. Тэгтэл гинтэл миний бие бүхэлдээ сэргэж байгаа мэтэл мэдрэгдсэн. Бүр өөрийн биенийхээ дээд хэмжээг давсан мэтэл санагдсан. Багшны хэлснээр бол кундалины цэвэр ариун сэтгэлээс эхлэлтэй гэсэн хэмээн хэлснээ хоолой амруугаа чихээд л идэж эхэлнэ. Гэхдээ нэг л тийм эрүүл бус харагдаад байгааз. Манайх ёжоон ч хоолой ичгээд гадуур хальт салхилаад явж байхад нэг чиргүүлийн хажуу тод ягаан өнгийн цэцэгнүүдийг хаттаагаа тавьсан харагдахад манай хүн ч сонирхоод үзэж байтал гинтэл чиргүүл дотроос нэг ах гарч ирснэ. Энд юу хийж байгаа юм? Энэ газар гадныханд хориотой. Яв гэд баараг хөөчхөн тэр. Манай хүн ч оройн нунтаж байхад дахиад коридорт нэг чимээ гараад гайхаад гараад хартал нэг улаан дайсанцтай эмэгтэй бүр агаарт хөөрчгсөн зогсож харагдах ба гинтэл хажуунаас нь өнөө эрэхтэй туслах нь гарч ирснэ. Ийм орой юу хийж байгаа гэд бас л баараг загнаад л өрөөнд нь оруулчихдаг. Холимог тулаанч эмэгтэй ч гэсэн энд ирэхээс өмнө бэлтгэлээ хийж дуусчаад хувцас сольж байхад нь дасгалжуулагч нь орж ирэн өөрийг нь хүчирхийлсэн хар бараанд урсамж нь зүүдэнд нь ороод нэг л сайн унтаж чад. Маргаашийн хичээл дээр өнөөх бүлтгэрийн мөрөн дээр нь хөхөрчгсөн харагдах ба холимог тулаанч эмэгтэй очоод мөрчин яатсан бэ? Гяс эмнэлэг дээр очиж үзүүлэхгүй юм уу гэхэд шууд л өдөөс нь надад эмнэлэг явах хэрэг байхгүй. Яасан? Та нар намайг эндээс явуулмаар байна уу? Өөрсдөөс чинь илүү үтсгэлэнтэй болчихно гэж айгаад байгаа юм уу? Кундалини гэж юу эдгийг ч мэдэхгүй юм уу? Тэнгүүд гэснээл гараад явчихсан тэр. Энэ бүлтгэр ер нь тэр шөнөөс хойш өдөр ирэх тосмон сонирн болоод байгааз. Манай хүн ч хичээлээ дуусгачаад сайхан халуун жакусанд орж байхад манай хүн маргааш нь багш дээр очин би нөгөө эндээс явах хэрэгтэй юм шиг байна. Миний найз Гайон яг л үхээд сүнс олчихсан юм шиг шүн болгон надад харагдаад байна гэхэд багш нь жаа сонсож байснаа. Наадах чинь харин ч сайн зүйл юм биш үү? Чи кундалиныгаа сэрэг сүнслэг ертөнцтэй холбогдоод эхэлж шít. Тэгээд өөр ертөнцийн зүйлсийг харж эхэлж байна. Гэхдээ яах вэ? Чи өөрөө л мэд. Энэ угаасаа ямар шорон биш. Гэхдээ надад бол маш хайрын л санагдаж байна. Чи уг нь миний маш сайн шавил байгаа юм да. Чамаа кундалиныгаа сэрэн гэдэгт би бүр маш итгэлтэй байсан. Хэмээ нэг тийм үг хаяад байгаа юм шиг л зүйлсийг хэлхэн тэр. Манайх ёжон хамаг ачаага бэлдээд яг л гарах гэж байхдаа өрөөнийхөө үүдний толинд харсан чинь нэрэл царай нэг тийм шингрээд хурган залуутчихсан харагдсан тул мэдээж шууд үлдэх шийдвэр гаргах нь тэр. Дараагийн хичээл орж байхад манайх ёжон нэрэл их л залуутчихсан харагдахаас гадна йога хүртэл их л сурамгайл хийж харагдана. Үнийг нь ч өнөөх жүжигчин игч нэлээд атаархсан шинжтэй л харж байх ба яг бэлтгэлийн дундуур өнөөх бүлтгэр бүр амнаас нь цус садраад лухан алдаад дунчдаг. Оронд оруулаад хэвтүүлтэл царай нь бүр цонхийчихсан хальт сэрээд би дараад байна гэхэд багш нь за жаахан тэсээрээ тэгээд л төгс үтсгэлэнтэй болно штэ хэмээн хэлж харагдана. Үлдсэн 3 бүлтгэр санаа зовоод сууж байхад өнөөх жүжигчин игч манай хүн рүү чи саяны бэлтгэл дээр яагаад хоцорж ирсэн? Захирал чамд тусгай үйлчлэгээ үзүүлээд байгаа мó? Ганцхан хоногийн дотор арьс чинь ийм гоё болоо. Тэгээд бүр йогийн
багшийн мастер шиг л болчихсон байж гэд яг манай өнрөө дайрах гэж байхад ашгүй багш нь яриаг нь таслан гарч ирэн бүлтгэр нэгэн төрлийн булчингийн өвчнөд байсан юм байна. Бид нар зүнхнээс нь маш хүчтэй өвчин намдагч болон мансууруулах бодис олсон гэд баарыг зохиогоод хэлчих шиг л болдог. Энэ үеэр нөгөө мөрдөгч нар нөгөө алуурчин хүүхний хэлсэн кундалиныг нь судлаж байгаад тэр нь элдв могоо энтертэй холбогдсон байна. Бүр цаашлбал 1962 онд номер 98 гих сагуул буюу могоо агуу гэх нэртэй хөшөө баригдсан юм байна. Онгон огтоор тэр агуу дотор байдаг авраг могоог хоолдог байсан гихт омог хүртэл байд юм байна. Яг тэр агуун хажууд нь кундалини энтрийг нь хийдэг йогийн студ байна гэхлээр их сони юм да гэдэл нэлээд л ухаж судлаж харагдана. Нөгөө талд өнөөх йогийн багшийн туслах залуу нь баараг нүцгэн мань багшид массаж хийж өгч харагдах ба тэр бүлтгэрийн бие нь улам муудаад байна лээ. Би улам хүчтэй мансууруулах бодис өгчихүү. Тэгээд нөгөө гурваас нь холдуулчих. Тэр угаасаа нэх удахгүй бах гэхэд өнөөх багш нь хээв нэг тамхи татангаа дахиад хэд хоног амьдруулчих. Хаа нэгтээ өөрөөрөө өгсөн мэт харагдуулах ёстой. Иргэн тойронд далаа байгаа штэ хэмээн их л эвгүй зүйлсийн тухай ярилцаж харагдана. Кадр солигдоход өнөөх жүжигчин ихт шууд багшийн туслахыг баараг түлхэн багшигаа дуудснаа тэр хэд яг ямар үйлчлэгээ ямар сургалт аваа тэгж хурдан сайжраад тэгж хурдан гоё арьстай хөөхөн болоод байгаа гэд баараг л ууралхад мань багш нь нэг зог тусснаа өө тэгэлгүй яах вэ? Та чинь манай тусгай зочин шүү дээ. Бид хэдийнэ танд зориулаад тусгай зүйл бэлтжсэн байгаа. Орой ганцаараа сургалтын өрөөнд хүрээ дээр. Гэхдээ энэ зөвхөн хоёулангийнхан дундах нууц шүү за гэд өнөөх л хэлдэг зүйлсээ хэлээд явуулдаг. Мэдээж юу болох нь ойлгомжтой. Манай хүнч бас л нөгөө улаан дайсанцтай найз Гайоныгоо зүүдлээ зочинс ирэхэд хаалга нь өөрөө онгоцдог. Хаалгаар гараад ганцаараа явсаар байгаад нөгөө сургалтын өрөөнд орвол жүжигчин ихч чармаа нүцгэн хөвтөж харагдах ба гяс сэрээгээд өрөөнд нь оруулаад хэвтүүлвэл хөөхий яг юу болсон тухайга хальт мултхан санаж эхлэх тэр. Тэгснээ санаан зовж ичсэн үү яасан хөөхий хинч битгий хэлээрээ би зүгээр шүү хэмээн дахин давтаад л байдаг. За ингээд энэ газар ер нь л нэг биш байгааг анзаарсан манай хүн өглөө нь галтогоондоо явж байхдаа тогоочийн жимс хэрчсэн хутгийг харснаар аваад өрөөндөө нууцдаг. Энэ үеэр нөгөө мөрдөгчнөр хэдийнэ жээж харал дээр ирэн нэгэн хөшөөн дээр ирчихсэн байх ба Библиэд дээрх нэгэн ишлэлийг ярилцаж харагдана. Уг эслэлт нь Чусооны үед Сёрюн нэртэй нэгэн шүүгч хаан тулсаж шинээр ирсэн ба тэр хүн нь өнөөх могоо агуу гэх агуу дотор өнөөх авраг могоог нь алсан. Түүний дараа нутгийн нэгэн бөө тэр шүүгчд эргэж харалгүй шууд ордны зүггүй гэж хэлсэн ч санаандгүй эргэж харснаар давсан баг нь болон үхсэн тухай гардаг хэмээн ярилцаж харагдана. Нөгөө талд жүжигчин игч бүр баараг л галзуурчихсан мэтэл тэр шөнөөс хойш би маш том могоо хараад байна. Энэ газар хараалтай газар юм байна. Бүлтгэрч гисэн үхчихсэн байх. Би энэ өвдөд явснаас хойш огт харагдаагүй шүү дээ. Чи надад итгэж байгаа өстэй. Би огт худлаа яриаггүй шүү. За гэдэл манай хүнд хамаг зовлонгоо тоочоод хөөхий нэлээд докторгүй байгаа нь илхэн харагдана. Саяны игчийн хэлсэн би худлаа яриаггүй шүү гэх яриаг нь сонссон манай хүнд ахлах ангийнхан дурсамж нь орж ирснээр байнга л харагдаад байгаа тэр Гайон гэх улаан хувцастай эмэгтэйд яг юу тохиолдсон тухай хэдүүлээ мэдэж авна. Цаг хугацаа ухрахад ангийн нэлээд танхаа дээрлэхүү охин нэг Гайон гэх нэртэй охины бугуувчийг нь барьчихсан. Чи миний бугуувчийг хулгайлсан биз дээ. Энийг чинь манай аав үнтэй лагшри дэлгүүрээс надад авч өгсөн заа юу гэдэл зодох ба өнөөх Гайон гэх охин нь ч үгүй наадах чинь минийх штэ. Би худлаа яриаггүй шүү хэмээн дахин давтан хэлж харагдана. Өнөөх дээрлэхүү танхаа охин ч хөөхий тэр охины бугуувчийг нь шууд газар цаваад дээр нь дэвсээд эвдлээд яваад өгсөн ба яг үнэндээ тэр танхаа охины бугуувчийг манайх ёжоон л хулгайлаад авчихсан байсан болж таардаг. Үүнийг нь мэдсэн тэр Гайон гэх охин манай хүний хоолойг шууд боогоо дайрч байна гэд хуучны дурсамжаа зүүдлээд зэрхэд нэрэл тэр Гайон гэх охины сүнс нь манай хүний яг дээр нь гарччихсан боож харагдана. Манай хүн ч өдөр галтгооноос нууцаар авсан хутгаа дэрэнд ороосоо гаргаж ирээд өнөөх сүнсний хоолойг нь хэрчснээр бөөнл цус урсан ашгүйнийг алга болдог. Гэхдээ нэг сонин зүйлс нь саяныхан сүнс байсан мөртлөө манай хүний хувцас жинхнээсээ 0 цус болчихсон л харагддаг. Яг энэ үеэр өнөөх бүлтгэр охин холимог дулаанч охины өрөөнд орж ирснээр би айгаад байна. Могоо энд могоо байна, тэнд могоо байна хэмээн бүр л илэрч эхлэхэд холимог дулаанч охин аргацаар байгаад орондоо оруулаад амруулах ба
Ингэснээс манайхан цаа чин шинэ Facebook пэйжтэй болсныг манайхан мэдж байгаа шүү дээ. Дөнгөж нэгээд 7 хоногийн дотор бас хөөхөн 8k followers энтертэй болчихсон байлаа. Дагаагүй хүмүүсээ бол орж дагаад тэгээд мэдээж 200k өгч байгаа тул хэдүүлээ нэг асуулт хариултынхаа лайв хийхийг мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж энэ Instagram аккаунтаа ч гэсэн орж хараад хүлээж агаарай. За буцаад Canon-д орцгоё. Манай Хёжонч бүр сэтгэл санаа тогтургүй болчихсон өнөө хутгаа барин явсаар байгаад галтгооны өрөө рүү ороход бас л нөгөө улаан хувцастай сүнс нь агаар төөрөөд гараад ирэхлээр нь хутгаараа бөөн сийчиж эхлэх нь тэр. Гэвч энэ нь зүгээр л агаар дээр хийх олсон савчиж л харагддаг. Галтгооноос гарan цааш явсаар өнөөх сургалтын өрөө гэрэлтэй байхлаар нь ортол ухаангүй хөвтөх хөөхий нөгөө жүжигчин ихчийн дээр нь манай хүний бүр дээр гадаад таардаг ааштай ах гарчсан хүчирхийлж харагддаг. Удалгүй араас нь багш нь бүр юу ч болоо мэтэл гарч ирснэ. Чи хайч ч юу? Нэлээд удаан хүлээлээ шүү чамайг. Нөгөө хэд чинь хэдийнэ өөрсдийн кундалиныгаа сэрээчихлээ. Хёжоно, одоо чи хүссэн бүхнээ авч чадхаар боллоо. Гэхэд гинтэл духан дээр нь 3 дахь нүд нь нэгдэж харагдана. Тэгснэ манай хүн рүү чи юунд ч битгий санаа зов. Кундалины чамд бүх хариулт болон төгс үсгэлэн гоогч нь өгнө гэд хэлэхдээ зэрэгцэн манай хүн барьж байсан хутгаараа багшийнхаа нүд нь тас цоогоод алчхан тэр. Манай хүн ч гэсэн баараг л галзуу мэт болоод илэрчгсэн. Одоо чамайг алнаа. Хаана вэ? Гаяно гэд нөгөө ахлах сургуулийн найзынхаа нэрийг хэлтэл өнөөх сүнс нь бас л өрөөний үдэнд гараад ирчихсэн байдаг. Манай хүн ч хутгаа аваад шууд л дайртал хин нэгэн манай хүнийг цахилгаан буугаар буудаад унгаах ба энэ нь мэдээж л нөгөө хоёр мөрдөгч хэдийнэ ороод ирчихсэн л байхan тэр. Кадр солигдоход манай хүн эмнэлгийн орон дээр хоёр гараа гавлуулчихсан сэрэх ба нэг мөрдөгч нь хамт байж байдаг. Манай хүн ч гаяон чо гаяон тэр энэ бүгдийг хийсэн. Тэрнийг олвол та нар бүх зүйлсийн учрыг олно хэмээн дахин давтан хэлэхэд энэ хэргийн тухай нэгэнгүү судлаад бүх зүйлсийн учрыг хэдийнэ мэдчихсэн энэ мөрдөгч нь бүр л төвчээр алдан манай хүнийг баараг л загнаж байгаад энэ бүх ойлгомжгүй зүйлсийн утга учир занглааг эцэст нэг тайлбарлаж өгөндөө. Бүр ихнээс нь маш их задалж тайлбарлах тул манайхан одоо хийж байгаа зүйлсээ орхиод анхаарлаа нааш нь хандуулаарай. Яг үнэндээ гадаад төрхөндөө хит их сэтгэл гонсгор байх болсон манай хүн тэр арьсаа эмчлүүлдэг эмнэлэг дээрээ одоо болчихсон гэд байхад л хүчилсээр байгаад хит хүчтэй өндөр дооцтой эмчилгээг өөрийн нойрны эмтэйгээ хавсарч хэрэглэж байсан. Тэр хоёр нь хавсарвал хий зүйл харж сонсдог. Тиймээс л орой унтахтаа заавал им уугаад бас тэр эмнэлгийн эмч одоо танд нэмж эмчилгээ хийхгүй л гэдээсэн юм байна лээ. Ерөнхийдөө бол манай хүн бүр анханасаа л өөрөө мансуурчсан юм шиг хий зүйлс харж сонсоод эхэлчихсэн байсан л гэсэн үг. Бүр цаашлбал өөртөө таарад энэ Кали йога студиог зөвлөсөн хүн нь огт тэр ангийнхан найз Гаяон биш. Харин бүр киноны эхэнд хүн алаад цагдаад баригдаж байгаагаар гардаг өнөх бороо гэх эмэгтэй байсан байдаг. Тэр бороо нь бас манай хүний ахлах ангийн найз нь ба бас л тэр Кали йога студид яваад илэрч гисэн буцаж ирээд яг өнөөх аллах үлдэх өдрийнхөө өмнөх өдөр манай хүнтэй жим дээр нь таарад тэр йогийн студийг зөвлөн нэрийн хуудсыг нь өгсөн болж таардаг. Тэр Гаяон гэ байн гараад байсан нь одоо ийм хүн болсон ба манай хүнтэй сургуулийнхаа төгсөлтөөс хойш нэг ч удаа уулзаагүй. Тэр Гаяон найзыгаа гээд хараа төсөөлөд байсан нь илэрч гисэн оюун ухаандаа үүсгэсэн хийсвэр дүүрэл болж таардаг. Өөрөөр хэлбэл бүр анх тэр бүтээгдэхүүний рекламны зураг авалтын ажлыг нь булаасан модель эмэгтэй ч гэсэн огт тэр Гаяон найз нь биш зүгээр л танихгүй нэг залуухан модель байсан байдаг. Манай хүнч баараг л тарихт олгон задрах гээ тэгвэл тэр Кали йога студио тэр студио юу юм гэж асуухад өнөөх мөрдөгч нь тэр студ чинь эмэгтэйчүүдийг турааж гойлог болгодог гэдгээр алдартай болж олон танигдсан ч чам шиг хурдан хугацаанд ид шидийн мэт үр дүн хүсдэг хүмүүс зориулж тэд нар өөр арга бодож олсон байсан. Өдөр болгон уулгадаг тэр цайн мансуур болох бодистой байсан. Тиймээс суралцагчид нь хий юм харж сонсож эхэлсэн тул студийн хүмүүс үүнийг алдлахын тулд худлагаасаа тэр кундалины гих зүйлсийг хамаатуулж тайлбарлах болсон. Тэр хэсэгт ургадаг байсан цэцгийн үрээр та нар цай чанаж өгдөг байсан юм байна лээ. Тэр нь бүр чусооны үед шоронд хоригдож буй цаазын ялтай хүмүүст ашигладаг байсан үхэлд хүргэх хүртэл гаж нөлөөтэй нэгэн төрлийн ургамлын үндэс гэсэн үг. Тэр бүлтгэр охин тэр хоронд хордож үхээд далайн эрэг дээр олдсон. Чиний унтдаг орон дээр тэр газрын эрэгтэй туслахын цогц олдсон. Мөн галтгоонд эмэгтэй ажилтныхын цогц олдсон. Тэр эрэгтэй туслах нь захирал эмэгтэй амарган байсан юм байна лээ.
лээ. Харин тэр гадаа цэцгийн үрээ бэлддэг залуу бол захирал эмэгтэй нөхөр нь байсан юм байна лээ. Өөрөөр хэлбэл та нар тэнд очисон цагаасаа эхлээд л огт ирүүл биш дандаа мансууралтай байсан. Тэр тусмаа чи тэнд очихоос өмнө ч гэсэн хий зүйлс хард сонсоод эхэлчихсэн байсан гэдэл ёстой л нэг тас хийтэл хэлхэн тэр. Яагаад нөгөө манай хүн найзынхаа сүнсийг харлаа гэд нууцаар авсан хутгаараа сүнсний хоолойг нь цавчлаа гэсэн чинь хувцсан бөөн цус олцсон байсан шүү дээ, тэ. Тэр нь өнөөх эрэхтэй туслахыг алчсан. Дараа нь галтгоонд очоод бас л нөгөө сүнсийг хутгалаад байна гэсэн чинь студийн эмэгтэй ажилтныг нь хутгалаад алчсан л болж таардаг. Ерөнхийдөө бол тэр студийн захирал эмэгтэй хүмүүсийн тэр кундалиныг нь сэрээж өгч хурдан гойлог болгоно, үдсгэлэнтэй болгоно гэж амлаад бөө мансууруулах боцоор бөмбөгдөж богино хугацаанд маш хурдан тураадаг ба эмэгтэйчүүдийг мансууруулсан хойно нь өөрийн залуухан амраг болон нөхөртөө өгөн хүчирхийлүүлж гаж хүслээ хангацгаадаг л байсан гэсэн үг. Харин тэр мансууруулах бодис нэгтээд биеийн байдал нь эвгүүцсэн хүмүүсийг далайд живж өгсөн болгоод усанд хайчихдаг л байсан болж таардаг. Цагдаа нар тэр цэцгийн үнд центрийг нь түүж гол мансууруулах бодисыг бэлддэг байсан ганц амьд үлдсэн хүн болох захирал эмэгтэй нөхрийг нь барьж авснаар энэ бүх мэдээллийг мэдэж авсан л гэн. Одоо л нэг бүх зүйлсийг ойлгосон манай хүнч би буруугүй штэ, энэ зүгээр аргагүй хамгаалалт байсан байна гэдэл хөөрхий уйлж гарна. Мөрдөгч нарыг түр гарсан хойно нь манай хүн дахиад л нөгөө улаан дайшинцтай сүнс нь харагдахад тэрүүгээр нэг хорилж харалж эхэлдэг. Эмч нар ч яаран сандран орж ирэхэд миний гар өвдөөд байна, гав тайлаад өгөөч гэж хэлэн гавыг нь тайлтал шууд эмчийн хайчийг нь шүүрч аваад өөрийнхөө хүзүүн зоосноор одоо л нэг амар тайван нойрсвоо гэлтэй л харагддаг. Ёстой юу ч туулчив да хөөрхий те. Хэсэг хугацааны дараа өнөөх хоёр мөрдөгч заашгүй нэг хэцүү хэргийг дуусгалаа шүү. Гэхдээ арай дуусаагүй байна. Тэр сургалтанд явсан дөрвөн эмэгтэй сүүлийн ганц нь олдоогүй. Одоо хаана байгаа юм бол хэмээн өнөөх холимог тулаанч эмэгтэйн тухай ярилцаж харагдах ба яг энэ үед нь холимог тулаанч бүсгүй өмнө нь өөрийг нь хүчирхийлүүлж байсан дасгалжуулагч залууга ямар ч өршөөлгүйгээр цээжинд нь хутгалан алж буугаар кино маань дуустдаг. Мэдээж л холимог тулаанч бүсгүйгийн ч гэсэн мансуурал нь бүрэн гүцэд арилаагүй л бол та. Нийлэн эвгүй олон нуглаа энтертэй бас л үзээтэй кино байгааз. За тэгээд иймэрхүү орчин үеийн кинонуудаар дагнаад явбал манайханд яаж вэ? Эсвэл хаа нэг алтан үеийн хуучны кинонуудыг үзэх үү? Юу ч гэсэн энэ болтол бичлэгээ дуустал нь үзсэн бүх бомборнуудаа маш их баярлалаа. Тэгээд мэдээж дараагийн кино нэх удахгүй тул манайхан юу гэх мэдж байгаа штэ тий. Лайк сабадараад сүсгэлээ сууж байгаарай.